За манай өргөдлийн байнгын орон дарга оюун чимэг гишүүн бол олон түмний санал бодлыг сонсдог, мэдэрдэг. Тэднийхээ санал хүсэлтээр тулгуурлаж үг санал бодлоо боловсруулдаг. Сэтгүүлч, олон нийтэд хайрцагч чухал гишүүн. Тийм ч учраас тэр сервис центр буюу дулааны хангамжтай төв дандаа ард иргэдийнхээ санал бодлыг зовоос асуудлуудыг л барьж явж дуугарч хэлцүүлэн шийдвэрлэхийн төлөө тэмцэж ирсэн ийм гишүүн. Тэр утгаараа өргөдлийн байнгын орон бол олон мянган иргэдийн олон зуун өргөдлийг шийдвэрлэхийн төлөө улсын их хурл дээр хамгийн төчөгдөл гурвуулж ирсэн. Үнний дуу болоос маш хамгийн олон нийтэд хэлцүүлэг, нээлттэй сонсгол зохион байгуулсан ийм гишүүн, ард түмтэйгээ ойр гишүүн. Тийм учраас мөнхөөгийн оюун чимэг гишээнийг одоо дэмжиж сонгохыг хүсэж гэлтэй чүгтэй болж байна. Улсын хурлын сонгуулийн 25 дугаар тарихт Монгол Ардын намаас нэр дэвшигч мөнхөөгийн оюун чимэг